Монгол сур харваана монголчуудын эрхийн мэргэнээс сорихоо наадгай. Чингис хааны дүү Хасрын 2 дугаар хүү Исүнгэ мэргэн Монгол холын харваагаар 335 алд газар харваж онсон түүхийг хадан дээр сэлж үлдээсэн байдаг. Сур харваана өнөө үеийн үндэснийхээ баяр наадмын нэг төрөл. Үүнд бурайд сур, халах сур, урайхаа сур гэсэн 3 төрөл бий. Монгол ном нь эвэр илэгтэй шүрмсэн артай ном гэдэг номны гол матах хэсгийг илэг гэдэг номны хөвч рүү харсан илэг хэсгийг өвөр илэг гэдэг. Харин гадагш харсан хэсгийг ар илэг гэдэг. Ар илгэн талд малын шүрмэс задалж ширхэглэн наадаг. Харин өвөр илэгт үхрийн ангирын эврийг малын гаралтай цавуугаар нааж өгдөг. Тийм учраас монголчуудын ном бусад улсын номнаас хүчтэй сумаан хол шиддэг. Ер нь бол их Монгол улсыг байгуулахад харваачид бол үндсэн түүхэн үүрэг гүйцэтгсэн харваагүйгээр төсөөлхийн аргагүй. Гэхдээ энэ манай 93 наадам чинь эр бэрийн спорт тэгээд үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг дэлхийд ганцхан Монгол наадам гэж байгаа. Тэгээд үндэсний сурын онцлог бол ер нь бол энэ 8 настайгаас 80 настай хүн хүртэл харуuna. Одоо 80 гарсан хүн харуулж байгаа Бачаргал мэргэн маань 84-тэй. Одоо тэгээ 70 хэдтэй 80 төгсөж байгаа харваачид зөндөө байна. Тэгээ энэ спортоор хичээлэхэд бол ер нь монголчууд бол харуулж чадахгүй гэсэн байхгүй. Энэ харуулах эрдэм цуснд нь генд нь байдیں۔ Тэгээд өсвөр насны хүүхдүүдийг энэ харваагаар хичээлүүлэхэд ер нь бол зөв монгол хүн болж төлөвшдөг. Тэгээ маш энэ ер нь үндэсний тодотголтой спортууд бол ер нь хүнийг бол хүмүүжүүлдэг. Их захаа мэддэг. Ёс журмаа мэддэг. Монгол хүн бол ер нь бол байгаль дэлхийтэйгээ ер нь зогсож амьдрах чадвар маш өндөр. Юм зогсох чадвар маш өндөр гэж ойлгодог. Ягаад гэвэл би өөрөө өсвөрийн харваачдыг сургадаг, том хүнч сургадаг. Тэгээд ер нь бол одоогийн байдлаар 200 гаруй хүн сургасан байгаа. Тэгээд ингээ онцлогийг харахад бол ер нь бол хүүхдүүд маш сайн төлөвштэй. Тэр нас харгалзахгүй гэдэг утгаараа би анх 42 настайдаа харваанд ороод 50-тайгаар төрүүлсэн. Одоо 70 руу төгсөл явна. Тэгтээ бол бас адилхан харуулж байгаа. Ер нь бол энэ нас харгалзахгүй маш чухал. Тийм учраас энэ үндэсний спортыг маш сайн дэмжих хэрэгтэй байгаамаа. Сурын харваагаараа бид нар ингээд харваад эхлэхлээр бол бүх юмнаас ер нь ингээд тасарна гэх юм уу? Ер нь эндээ омогшоод тэгээд төвлөрөөд ер нь стресс тайлдаг. Монгол бясалгал гэсэн үг. Энэ дээр ямар ч бие өвдөжсэн ч гэсэн гараад хэдэн сум тавьчихад бол эрүүл болоод буу. Маш энийг олон хүн хичээлээсэ гэж бодож байгаа. Ер нь бол одоо сүүлийн үед манай монголчууд үндэсний спорт сурын харваагаар маш их олон хүн хичээлж байгаа. Монголын халах сур харвааны харвах арга барил нь сүүлийн 100 жилийн дотор уламжлалт халах харваа, шинэ халах харваа гэх хоёр өөр хэв маягтай болж хувьсан өөрчлөгдсөн. Харвах зай нь эрэгтэй 75 м, эмэгтэй 65 м. Хүүхдүүд өөрийн нас хүүснээс хамаарч тогтоосон зайнаас харвана. Харвааны дүрм харваачдын тооноос хамаарч хэдэн ч зурхай засаж болдог. Нэг зурхай дээр нэг удаа дөрвөн харваач цолны ирэмбээр зогсож харвах ба үүнийг үйгинэ. Бас Монгол орноос сурталчлах энэ хүрээ цам, Монгол наадам энэ бас жуулчдыг бас маш ихээр татдаг гэж ойлгодог. Тийм учраас ер нь энэ зуны энэ том наадмуудыг бол бас зохион байгуулалттай сайн явуулж явах хэрэгтэй л гэж бодож байна. Монгол төмний ондоошил. Ягаад гэвэл бас ингээд би анх харваанд ороод бас нэг шинэ оюун чимгийг нээж байгаа. Тийм учраас энэ харваанд монголчууд минь өргөнөөр орж үндэсний спортоор хичээлж өөрийгөө дахин шинээр нээгээсэй л гэж бодож байна. Бидний ном бол амтны гаралтай, янгирын өвөр, малын шүрмсэг, бод малын шүрмсийг одоо цавуугаар наасан, дундаа модтой. Тэгэлэр энэ цагаагаар дагаад халуунд бол уяр зөөлрөөд, хүйтэнд бол маш хатуу болно. Тэгээ энэ харваа бол ер нь бол хүнтэй өрсөлдөх ш. Өөртөө өрсөлж байгаа. Тэгэхээр маш ингээд дотгошоо төвлөрч өөрийгөө удирдах чадах чадвар, хүнийг удирдах чадах чадвар маш их нэмэгдэж байгаа. Ягаад гэвэл нэг би хүүхдүүдээр ажигладаг л да. Тэгээд айхтар шарттай тийм нэг хөдөлгөөнтэй хүүхдүүд чинь маш тийм төлөв
итээхэн болоод л ямар ч амьдралаа аваад явах чадвартай болдог. Би одоо ингээд шавндраараа харж байхад ер нь амьдралыг авч явж чадж байгаа. Эрэгтэй эмэгтэйгүй. Монгол наадамда миний монгол түмэн минь сайхан наадаарай. Бидний энэ тусгаар тогтнолын бэлэг тэмдэг монгол наадамда бүгдээрээ өргөн олноороо наадсгаагаарай. Үндэснийхээ баяр наадмын тухай хуульд зааснаар улсын наадамд 1 төрөлбөл улсын мэргэн, 2 төрөлбөл даян мэргэн, 3 төрөлбөл даяар дурсах мэргэн, 4 төрөлбөл дархан мэргэн цол олгодгоо. Сүүлд орсон нэмэлт өөрчлөлтөөр улсын наадамд 2 дугаар байр эзэлсэн харваач Гарамга харваач цол, 3 дугаар байр эзэлсэн харваач Гоц харваач, 4 дугаар байр эзэлсэн харваач Онч харваач, 5 дугаар байр эзэлсэн харваач Тод харваач цолыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар олгодог болсон юм а.